Энэ сэдв бол бараг түрүүчийн сэдвийн шууд үргэлжлэх юм байна. За би юу санал болгох гэж байгаа юм бэ гэхээр за ер нь бол сая одоо нөгөө шинжилсэн хөтөлбөр гэдээ баах ярьлаа. За энэ шинжилсэн хөтөлбөрийн нэг гол сурах гэдэг юм байна, нөгөө асуудал шийдвэрлэх арга барил суралцуулна гэдэг тийм ээ. Тэгэхээр за энийг одоо яг үндэ сая бол нөгөө сурагчийн зохиогчдын баг дээр хүртэл ингээд яг тухайн шин сэдв шин агуулгыг гаргаж ирэхдээ нөгөө яаж хэрэглээнд суйрлуулах юм бэ? Өөрөөр хэлбэл сурагчийн хэрэглээ шаардлагад нь нийцүүлэн гаргаж ирнэ гэж байгаа тийм ээ. Тэгээ тэрийг нь яаж гаргаж ирэх юм бэ гэдэг бол угаасаа хүнд ч ойлгомжтой айгу төвөгтэй асуудал байна. Яг тэгвэл урд өмнө бид нар нэг тийм одоо байдлаар явж байгаагүй учраас тэр бол ингээд хаана айгу тийм асуудалтай байсан л да. За тэгээд тэрийг бол энэ хаан академийн видео хичээлүүд бол их энгийн байдлаар их хялбархан шийдтсэн байсан. Тийм учраас би багш нартаа хэд хэдэн санал болгох хичээлүүдийг энэ дээр гаргаж ирсэн байна. За цөм хөтөлбөрийн зорилго бол түрүүний миний хэлсэлтнчлэн одоо асуудал шийдвэрлэх арга барил эзэмшүүлэх байгаамаа. За энийг одоо түрүүний ярьсан одоо хүндрэл бишгшилүүдийн нэг гол одоо болох тэр нөгөө хэрэглээнд суурилсан байдлаар шинэ хичээлийг яаж гаргаж ирэх юм бэ? Яаж сурагчдын хэрэгцээ сонирхолтод нийцүүлэн одоо гаргаж ирэх юм? Ямар чиглүүлэх асуултуудаар хөтлүүлэх юм? Яаж шууд нэлийг өгөхгүйгээр зөвхөн одоо асуултуудын тусламжтайгаар яаж гаргаж одоо удирдах чиглүүлэх юм бэ гэсэн тийм хүндрэл бэрхшээл байгаа гэж үзэж байна. За тэгээд тэрийг одоо хаан академи ямар видео хичээлээр хэрхэн судалж болох юм бэ? За асуудал шийдвэрлэх арга барил бол мэдээж хэрэг асуудлаа хэрхэн дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл энэ яг яаж ойлгож байгаа юм бэ тийм ээ? Ямар энгийн байдлаар одоо гаргаж ирж байгаа юм бэ? Дэвшүүлж байгаа юм бэ гэсэн. За эхний үе шат нь. За дараагийнх нь бол мэдээж таамаглал дэвшүүлэх байж таараа. За таамаглал дэвшүүлээд дараа нь тэрийг шалгана. Өөрөөр хэлбэл хэрэгжүүлнэ тийм ээ? Хэрэгжүүлнэ. За тэгээд тэрийг дараа нь шалгана. За тэгээд дүгнэлт гаргана. За ер нь бол шинэ хөтөлбөрийн маань одоо шинжилсэн цөм хөтөлбөрийн маань одоо эзэмшүүлэх гээд байгаа арга барил бол одоо иймэрхүү одоо аливаа тулгарсан бэрхшээлийг бол өөрөө томьёолоод загварчлаад тэгээд таамаглал дэвшүүлээд тэгээд тэрийг шийдвэрлээд тэгээд үр дүн гаргадаг. За тэрийг тэгээд хэрэгэлдэг хамгийн гол нь. За ийм хүмүүсийг төлөвшүүлэх гэж байгаа. За тэгээ хаан академийн хичээлүүд бол мэдээж хэрэг яг амьдрал ахуйтай холбоотой. Амьдрал ахуйн ихэнхдээ ер нь яг амьдрал ахуйн одоо урган гарсан тийм асуудлууд байсан хэлбэртэй тавигдсан байдаг тэр видео хичээлүүд нь. За дараагийнх нь болохоор яг нөгөө сурагчтай амьд харилцаа үүсгэдэг гэдэг нь бол яг нөгөө саяын тэр хишин юм багшийн хэлсэнчлэн нөгөө яг хүүхдэд өөртөө заагаад байгаа юм шиг тийм ээ. Яг тухайн хүүхдэд өөртөө зааж байгаа юм шиг яг өөртөө хандаж зааж байгаа тийм байдлаар байдаг учраас хүүхэд болгон үзэхэд их тохиромжтой. За дараагийн бас нэг хамгийн гол одоо энд хэлмээр санагдсан юм бол нөгөө агуулга өргөсөн гүнзгийрэх зарчмаар явагдаж байгаа. Тийм учраас тухайн нэг сэдвийг бол зөвхөн одоо 6 дугаар ангид үзнэ. Энэ хичээлийг зөвхөн 6 дугаар ангид үзнэ гэсэн тийм юу байхгүй. Агуулга өргөсөн гүнзгийрээд 6 дугаар ангид, 7 дугаар ангид, 8 дугаар ангид тэр байтугай яг тухайн хичээлийг бол дахиад автаад үзчих боломжтой байна. Өөрөөр хэлбэл яг тэр тухайн шинэ хичээл гаргаж ирэх гэж юм тийм ээ, шинэ хичээл орох гэж юм, заах гэж юм. За тэрнийхээ өмнө одоо нөгөө сэтэлжүүлэх даалгавар гэж бид нар яриад байгаа тийм ээ. Тэрийг ямар сэдвүүдээр авах юм бэ? За тэр нь бол одоо энэ хаан академийн видео хичээлүүд байх бүрэн боломжтой гэж би үзэж байна. За 6 дугаар анги дээр за хөтөлбөрийн агуулга тусгагдсан нэг ийм сэдв байгаа юм. За тоон болон дүрсэн дарааллын гишүүдийн зүй тогтолыг илрүүлэх. За тэгээд тайлбарлах дарааллыг үргэлжлүүлэх. За энэ бол нөгөө өргөсөн гүнзгийрэх зарчмаараа 6-д байгаа, 7-д байгаа, 8 дугаар ангид болоод ирэхээр прогресс болоод явчихна тийм ээ. За ингээд ийм байдлаар үргэлжлэж байгаа юм. Тийм учраас би энэ хичээлийг бол ерөөсөө тэр 6, 7, 8 дугаар ангийн шууд одоо сэтэлжүүлэх хичээлээр авахд бүрэн боломжтой гэж үзэж байна. Бидэнд ийм нэг нарийн ширээ байна гэж бодъё. Нэг талд нь нэг л хүн багтана. Энд нэг хүн, энд нэг хүн багтана. Үүнийг ширээний дээд талаас харж байна гэж бодоорой. Ширээний хоёр тал нэг хүн суулгаж болно. Харин энэ хажуу талд нь хоёр хүн сууж болно. Хажуу талд хоёр хүн багтана. За ингээд нэг юм 6 хүн суудаг ширээ байгаа юм. За энэ бол зөвхөн нөгөө нэг одоо бид нар сурагчин дээрээ ч гэсэн тавьсан байдаг нөгөө ингээд дүрсэн дараалал хэлбэртэй биш. Ерөөсөө яг ширээ залгаа суух гэж байгаа юм шигээр тэгж ойлгож байгаа. Тэгж төсөөлөгдөж байгаа юм.
За тэгээд дэвшүүлж байгаа асуудал нь болохоор ширээ нэмэгдэх бүрд хэдэн хүн нэмэгдэж суух вэ? За ийм асуудал дэвшүүлсэн байна. За энэ хичээлээ бүрэн үзнэ гэхээр нэлээд төвөгтэй болчих واخ. За тэгээд таамаглал дэвшүүлж байгаа байдал нь бол 4-өөр нэмэгдэж байна. 4-өөр нэмэгдэж байгаа юм байна гэсэн тийм таамаглал дэвшүүлсэн байна. За тэгээд тэрийг мэдээж хэрэг харуулна. За харуулахдаа энэ нөгөө харуулсан хэлбэр нь их өөрхөн. Яа тэгэхээр ширээгээ залгачаад одоо тэр нөгөө хамгийн захад нэг нэмэгдэж байгаа нэг хүн. Тэр хүнийх нь одоо сууж байгаа байрлал өөрчлөгдсөн боловч нэмэгдэж ирээгүй гэдгийг тусгай өнгөөр ялгаад харуулад. Тийм учраас тэр нөгөө хүний тоо бол тэр нөгөө хідэн ч хүн нэмэгдсэн тэр хүний тоо анх тоологдсон байгаа гэдгийг нь тусдаа нэг өнгөөр ялгаад харуулад яваад байгаа юм. Тэгэхээр зөвхөн шинээр нэмэгдэж байгаа хүмүүсээ өөр өнгөөр ялгаад ингэж яваад ахаар нөгөө 4-өөр нэмэгдээд байна гэсэн таамаглал маань шууд ингэж видео хичээлээсээ шууд харагдчихж байгаа. За тэгээд таамаглалаа дэвшүүлсэн юм чинь одоо дараа нь яах вэ гэхээр дараачийн одоо эндгөр ширээний тохиолдолд хэд байх вэ гэд шууд ингэж олчих боломжтой. За нэг ийм хичээл байсан. За энийг бол би яг одоо энэ тоон болон дүрсэн дарааллын гишүүдийн зүй тогтолыг илрүүлэх зүй тогтлоо бол бүр яг дүрстэйгээр бүр ширээн дээр хүн сууж байгаа байдлаар ингэж гаргачихж байгаа юм аа. За энэ хичээлийг бол би тэр хичээлийн сэтэлжүүлэх даалгавар болгон хэрэглэх боломжтой гэж үзэж байгаа юм. За дараагийн 7 дугаар ангид бол та бүхэн энэ хичээлийг сонирхоод үзээрэй. За энэ нь болохоор 2 замт давтамжийн хүснэгт ба Венийн диаграм гэж байгаа. За энэ бол хөтөлбөрт ямар байгаа вэ гэхээр нөгөө 2 хэмжээс хүснэгт гэдэг нэртэй байгаа. Яагаад 2 хэмжээс хүснэгтийг бүртгэж байгаа юм? Бүртгэлийг бид нэр ихэвчлэн дандаа зүгээр одоо бүх нөгөө шинж чанаруудыг нь бичиж жагаад бүртгэдэг тийм ээ. А тэгвэл одоо энэ хичээл бол нөгөө 2 замтай буюу 2 өөр шинж чанараар нь илрүүлсэн. За тэр нь одоо Венийн диаграмаар ихтэй харуулж байгаа юм. Тэр нь бол нөгөө ерөнхий шинж чанаруудтай байгаа учраас ерөнхий шинж чанаруудаа 2 өөр зам дээр байрлуулчихъя гэд видео хичээл нь өөрөө. За ингээд видео хичээлээ бол шууд дээрээ үзчих боломжтой байна. За энэ хичээлийг та бүхэн сонирхож үзээрэй. За 8 дугаар ангид бол би энэ хичээлийг бүр зориуд одоо эзлэхэн үнийг олох, цилиндр, призм, пирамидын эзлэхэн, цилиндр, призмын эзлэхүүнийг олох. За энэ хичээлийн одоо сэтэлжүүлэх даалгавар болгох бүрэн боломжтой гэж бодож байгаа юм. Яг тэгвэл одоо эзлэхүүнийг олохдоо яг одоо сурах бичгэн дээр бол жишээлбэл яг ингэдэг нөгөө усаар дүүргэж агаад тэгээд нөгөө хөндлөө огтлын талбай нь тэр уснасаа хамаарад яаж өөрчлөгдөж байгаа юм бэ гэд тэгээд өндөр нь ус нэмэгдэх тутам хөндлөө огтлын талбай нь хിവэр аваад ус нэмэгдээд байхад эзлэхүүн нэмэгдээд байх юм байна. Өөрөөр хэлбэл өндөрөөр нь үржүүлэх юм байна гэдэг үнэлтийг сурагчдаар өөрөөр нь гаргуулахаар тавьсан байна. За энэ дээр бол яг энэ хичээл бол би одоо бүрэн тохиромжтой гэж үзэж байгаа. Яг гэвэл энд нөгөө Архимедийн загвар байж байгаа. За хамгийн эхлээд бол асуудал дэвшүүлсэн асуудал нь эвтэйхэн байгаа ч тийм ээ тэр бүгжний эзлэхүүний хэрхэн олох вэ? За энэ усан дотор бүгж хийчихэж байгаа юм. За энэ видеонд яваад тэгээд ойлгомжтой болох байхаа. За 9 дугаар ангид би санал болгож байгаа хичээл бол энэ хичээл байна. За энийг би яагаад санал болгосон юм бэ гэхээр за энэ бол нөгөө урд өмнө манад байдгүй байсан шинэ агуулга. Тэгээд дээрэс нь одоо яг энд нөгөө хөдөлгөөнтэй сурагчид өөрснөө яг тэр хандлагынхаа шулууныг татна. За энийг би бүр ерөөсөө үнцгийн коэффициентийн тухай ойлголтыг ч гэсэн бүр барыг энэ хичээлээр сэтэлжүүлэхэд боломжтой юм шиг санагдсан. Яг тэгвэл яагаад шулууны нөгөө үнцгийн коэффициент нь ингэж ийм байгаа юм бэ? Тийм ээ? Ямар учраас илүү их босоо байгаа юм бэ? За тэрэн дээр бол энэ хичээлүүдийг бүрэн ашиглах боломжтой юм байна. За энэ бол яг өөрснөө хүүхдүүд тэр нөгөө нэг хандлагынхаа шулууныг татдаг тийм дасгал ажил байна. Шинэ хичээлээр дасгал ажил. За энэ бол яг тэр нөгөө нэг хандлагын шулууны шинж чанар, хандлагын шулуунаас бид нэр юу дүгнж чадах юм бэ гэдэг тийм хичээл байсан. За ингээд яг нөгөө тэр асуудал дэвшүүлсэн хэлбэр нь, таамаглал дэвшүүлсэн байдал нь, шийдвэрсэн байдалтайгаа ингээд бүгдээрээ гарсан байгаа. За ийм хэдэн хичээлийг бүгд нартаа санд болгоё гэж утсан юм аа. За баярлалаа.